За одоо бүгдээрээ нарсаа нэлийн хатцсан байгаа учраас ийм нарийн бэрээ авч агаад сүүдрийг нэмж өгцгөөе. За энэ дээрээ чүнэл ягангу баг зэрэг нэмлээ. Улаан ангу бас баг зэрэг нэмлээ. За энэ хамарныхаа сүүдрээс эхлэе. Хамарны доотлын сүүдрийг нь бас нэмж өглөө. Зургаас нь харж агаад юм баг зэргийн шаргалт туяа байсан ч гэсэн нэмж өгөөрэй. Одоо энэ мэдчлэн ямбай сүдрүүдийг бүгднийг нэмж өгцгөөе. Сүдэр гэхээр нэг өнгөөр явахгүй гэдгийг л ойлгуулах гээд байгаа юм. Одоо яг энэ хэсэг нь ингээд нэлээд бор шаргал өнгөтэй явж ийснаа доошоо уусаад уруулынхаа тэр хавьд жоохон юм шаргал туяа байгааг нь нэмж өгнө. За инээж байгаа энэ деталь бүрийг нь чиглээд за энэ хазарных нь харин энд байгаа сүүдөр нь болохоор нэлээд юм улаан туяатай. Улаалттай. За тэрийг нь хамарныхаа энд энэ хэсэгт нас нэмж өглөө. За бирээ сайтар угааж агаад гээд доторш нь усгалаа. За одоо ийм их сүдэр нэмэхэд ингээ хамранд хөөрхөн наашаа гараа шунтайгоод гараад ирж байна. За энд байгаа сүдрийг нь ч гэсэн ингээд баагаар нанд нь нэмцгээе. За одоо энэ хөмсгөнийхээ доотлын сүдрийг нь нэлээд жоохон хүүтэн туяатай өгөөрэй. За энэ дулаан цэнхэр өнгөөр ашиглаад хөмсгөний хэсэг дээр нь ингээд яг бүхэлд нь ингэж зураас татахгүйгээр хамгийн бараан байгаа хэсэг дээр нь баг зэргийг өгөөд бирээ сайтар угаагаад дангусан бирээрээ ингээд тараагаад өгье тэр өнгөө. За нүдний манд доотлын хэд цагаан өнгөлцсөн байгаа учраас энийг арсныхаа өнгөөр дарлаа. За одоо энэ шүдийг яах вэ гэхээр хамгийн цайвар байгаа энэ шүдийг хоёр шүдээ үлдээгээд үлдсэнийг нь цэнхэрдэн өнгөөр дарна. За өмнө нь гаргаж ирсэн энэ өнгөөрөө шууд ашиглаад бүтгэн гэдэг тоон өгнө. Тэр хооронд нь нүднийх нь энэ доотлын бүлцэнгийн хэсгийг нь өшөө гоё сүдрлж өгцгөөе.
одоо энэ уруулны энэ заагаа нэлээд гоё тодруулахын тулд за энэ улаан хөрөнгөөр бороонгоо нэвлээ. За шүдээ хацсан хэсгнүүдээ дотор талыг нь бараан болгоцгоо. За шүднийхэн зураасыг татахгүй хэрнээ энэ түрүүн зурсан энэ хар зургийнхаа дагуу хэлбэрийг нь гоё гаргаад явхад шүд маань өөрөө автоматар бид нэр дүүргээд харчихна. Яаж байгаа хэсгийг нь улаан бороонгоо шууд нэмлээ. Шүд хон улаан донгор гэсэн үг. Тэгээд шүдний тэр буйлны хэсгийн ч гэсэн юм улаан донгоор явчих. Одоо уруулны хэсгийг орхиод хамрын зурцгаая. Хамрын төхний хэсгийг ингээс өдөрлээд. Өөр юм бараан өнгөтэй хэсэг гэх юм бол яг амны энэ хэсэг дээр байгаа учраас энэ өнгөө ашиглаад сүдрийг нэвлээ. За одоо харцгийн ч маятал үзье. За нүд манаас нүдний харагдаж байгаа учраас зөвхөн тэр хэсгийг нь харлуулаарай. Одоо ингээ хатчих зур хацрын улааныг дахиад нэмнэ. Яг нүднийхэн доошоо нэлээд гоё юм улбар яг энэ улбар шаргыг нэмлээ. За царай маань адилхан болоход одоо яг нүдний энд байгаа хэсэг нь хитрхи цайвар харагдаад байгаа болохоор тэрийг нь бас өмнө нь ашиглаж исэн гаргаж исэн өнгөөрөө тарцгаая.
Энэ хэсгээр нь бас бараа өнгө нэмье. За одоо ингээд нийт харьцуулахад эрүүний энэ хэсэг бас энэ хэсэг нь цайвар байгаа хэрнээ. Одоо энэ хэсэг нь тэрхийн минийх юм наашаага бөмбөр харагдаад байгаа болохоор тэр хэсгээ ч гэсэн баг зэрэг зөөлөн өнгөөр зарцгаая. За эрүүний энэ хэсгээр нь сүдэр нэмж өгцгөө. За чих маань одоо бүр бараа өнгөтэй байна. Ингээл ерөөсөө нэг зурсан хэсэгтэйг ингээ бүгд ингээ харьцуулаад байгаа гэсэн. Хувцсныхаа яг доотлогын сүдэр хэсэг дээр нь ч гэсэн ингээд нэмэгдэг нь бүхэлд нь биш. За гарныхаа доод хэсэг дээр ч гэсэн. За энэ хэсэг одоо ингээ хатчих. Юу их вэ гэхээр одоо үсээ гоё хийнэ. Боронго авлаа. Энэ удаад хар өнгөө шууд ашиглана. Боронготойгоо холлоод бирнийхээ үзүүрээр нүүрнийхээ нийшээ орсон үснэг хэсгүүдийг
бага өнгөтэйг нийлүүлж байгаа. Чихнийх нь ардуур байгаа хэсэг нь бүр илүү бага өнгөтэй. Шүлжээснийхаа энэ хэсгийг ч гэсэн ингэ деталь хэсгээр нь үл мэдэг оруулаад өгөөрэй. Бага өнгөрөө сүлжээсийн дахин нэг зурлаа. За одоо ингээд фоноосоо гоё хүүхд маань наашлаад гараад ирж байгаа юм. За энэс үг гэрэлтэй байх тусмаа үс маань нэг юм улаан хөрөндөө өнгөтэй харагдаж байгааг. Улаан өнгө нэмлээ. Үсний ширхтээ нэмлээ. Бэрээ ингэж эргүүлж агаад артлын хатсан хэсгийг үзчихэд гоё хийс үсийг нь зураад өгье. За зарим нь ингэ мэдээж хар өнгөтэй үү? Бүрэн хатгаас өмнө ингээд усны ширхтийн нас дээрээс нэмээд явъя. Хэсэг дээр нь үснийхэн ширхгийг ингээд нарийнхаа гоё татаад яг хар өнгөтэй биш байгааз яг юм гэрэлтэй хэсгүүд дээрээ задлынхаа энэ заг түрүүнөө зураагүй хэсгүүдээ одоо ингээд гоё ширхэг болгоноор нь зурна гэсэн үг. За ижлэх тусмаа энэ улаан бор өнгнөөсөө нэлээд нэмээд за энэ доотлын шүлцээсний хэсгийн зурагтаа одоо энэ хар бор өнгөөрөө яг энэ ингээ хомигдож байгаа хэсгийг нь гоё харлуулад явчихна. За бүхэлд нь биш. За нөгөө талынхаа ч гэсэн бага хэсгийг ингээ. Ингээд жоох юм хуурай байсан даа ч зүгээр. За доошлох тусмаа юм бор өнгөтэй. Энэ хэсгүүдийг шоу нэмж өгье. Хойшоо хийсэж байгаа усыг нэмлээ.
ийм өнгөөрөө хамгийн баруун байгаа хэсгүүд дээр дахин нэг сүдэл нэмцгээе. Бирээнийг угааж агаад одоо та бүхэн маань илүү нарийн бир бас авсан ч болно. Энэ явдын том бирээр явлаа. Өмсгөнийхөө ширхгийг зур. Хамгийн сүүлд нь хийх юм бол энэ хувцсныхын хийг нь нэмж өгцгөөе. За ингээд нөгөө нар хийжсэн бичлэл дээрээ гээд гоё багбагаа нэмж өгөөд өсөөдөрт орох тусмаа илүү бараан. За энэ дээрээ улаан хөрөнгө нэмлээ. Боронго нэтлээ. Хэрвээ нүдэн дээр хэн цагаан цэг нь алга болсон бол жижиг сажиг зүйлээ цагаан балаараа нэмэж болно.
бэлэн дээр нь туссан гэрэл. Тамаа шүтний зарим гэрлийг ингэж өгцгөө. Энэ бүхнийг анхнаас нь үлдээгээ явуучих юм бол илүү гоё бодтой харагдана. За ингээд өнөөдрийн хичээл маань үгээр туслаа.